Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрүү. Тулаа нэвэртэй подкаст. Тулаа нэвэртэй подкаст. 2 дахь суваг газрын гаваас хэмээн нэрлэв. Description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шин сувгийг манд дэмжиж subscribe тавьчаад дарахтал хангалттай. 1001 шөнийн үлгэрийг газрын гаваас подкастаар сонсоорой. Хүнд нэг ухаан, үхэрт нэг гіван. Монгол ардын зөрөг. Гіван. Шар өнгөтэй шороо буюу чулуу. Задын чулуу. Өвгөн жамплын яриа 3 дугаар хэсэг. Бог дуулын тайлга. Бог дуулыг жилд 2 удаа тайдаг байлаа. Хавар тайхад манжаамбан, намар тайхад Монгол амбан тус очино. Монгол амбан тайлга хийгээд чулуутын аманд 2 сар шахан болно. Богдуулын сүрэг гэж цагаан, хээр, бор, хонгор зүсмийн 2000 шахан маадуу байсан юм гэдэг. Үүнийг Монгол амбан тоолно. Нэг манж амбан хавар богдуулыг тайх гэж явахын урд өдөр их цасан шуурга тавьж сүйд болсонд тэр амбан хилжээ. Зарилгаар тайж байгаа болохоос биш би санаагаараа тайхаагүй чи яаж байгаа юм гэд богдуулыг 20 ташуур жанчиж дөнгө зүү чийтгэхэд модон дөнгийг овоон дээр тавьсан юм гинвэлээ. Тэр намранд бас олон адуугаар торгож түүнийг манж амбан хурааж урагшин нэгийг ч үлдээлгүй туугаад явчихсан. Дүнжин гарбоо гэж хүрээнд Овангийн байгуулсан сүм байлаа. Түүн дотор хідэн хүрэл бурхан байдаг юм гинлээ. Энэ бол Овангийн шүтэй юм байжээ. Ован гэдэг бол Ванга аймгийг байгуулсан юм. Богдуулын эзэн энэ сүмд оршдог гэж ярьдаг. Манж Монгол амбан хоёул ивсэж энэ олон адууг завшсан юм. Богдуулыг торгож актыг хураасан нь Бадруул төрийн 20-од оны үед болно. Би тэр үед 12 орчим настай байлаа. Монгол амбан Дархан Вангийн хатан Богдуулын сүргийг завшсны хойд жил амар байсгалантад очиж мөргөөд тэнд алт сувдаа алдаж олон лам нарыг зодуулж шүүлгсэн юм. Тэр үед тэр хатан жирэмсэн байжээ. Хойд жил нь нүдгүй хөөхөд төрөв. Цэцэн тойны аймагт Наван Равжамб гэж мэргэн гавж байсан. Тэр ноён хатан хоёул Наван Равжамбаас хүүхдийн тухай асуусанд шоогоо орхиж үзээд хэлжээ. Нүдгүй хэрэг хийвэл нүдгүй үр төрн гэж айлдаж байсныг би үзсэн. Богдуул түшээ гүн зэрэгтэй байсан тул түүний пүнлүү гэж Бээжингээс мөнгө ирүүлдэг байж. Сүүлийн үед манж амбан тэр мөнгнөөс ганц 2 дуутуур богдын овоонд өргөд бусдыг өөрөө авдаг байж. Богдуулын овооны дэргэд нэг байшин дотор нүх бий. Түүний дотор мөнгийг шидэж хийдэг байлаа. Овооны дэрэгдэх байшин дотор Баатар Бээлийн нумсан байдаг юм. Баатар Бээл бол халахын хамгийн их баатар юм. Түүний дагуулд Шижир Баатар орно. Баатар Бээл, Шижир Баатар хоёр бол нэг үеийн хүмүүс бөгөөд 5 дугаар богдын үед байсан хүн гэдэг юм билээ. Хүрээнд баруун өргөө гэж цам гарахад хурал хурдаг, гөрөм хийдэг өргөө байсан. Энэ бол Баатар Бээлийн өргөө юм гэдэг. Шижир Баатрын өвөлжөө Улаан Баатрын баруун хойд Шижрийн давааны ард байсан. Шижир Баатар, Баатар Бээл хоёр өөлдийн дайнд яваад манжид очиж Баатар Бээл нь их ямб ёсоор шагнуулжээ. Харин Шижрийг шагнасангүй. Тэгэхлээр нь Шижир гомдож эзэн хааныг харвах гэж ардах сумаа тэмтэрсэнд гарт нь сум олдож баригдсангүй юм гин. Тэгээд хаан чамд юм шагнахгүй. Чи ар газар гарсан миний дотор хүнээс дуртай юмаа хэрэглэж ав гэж зарлиг буулгасан ёсоор Шижир Баатар хятад худалдаачдын юмыг дээрэмдэж амьдсаар байгаад үгсэн гин. Ардын ярьдаг үгэндээ хятадын хідэн худалдаачин явж байжээ. Нэг нь Шижир ирэх үедээ гэж хэлсэнд нөгөө нь шижир яадаг юм
гэж их омогтой ярьж байжээ. Тэгтэл шижир хүрээнд ирсэн юм байжээ. Тэгэхэд өнөөх омогтой хятад нь "Шижир угаа өмдөө тайлах уу?" гэж сандарч байсан гэж хэлэлцдэг. Тэр Шижир баатрын удам угсаа Элдэн гүн буюу Элдэн вангийнх гэж ядуу хушуу хүй шижрийн давааны араар нутагтай байсан. Түшээд хаан аймгаас 1000 цэрэг татахад эднийх ганц цэрэг гаргадаг ядуу 16 өрхтэй хушуу байжээ. Урд эзэн хаанд сум тэмтэрсэн учраас өөдөлдөггүй юм гэж хүмүүс хэлэлцдэг. Бичлэг таалагдж байвал лайк товчоо дараарай. Туулаа нэвэртэй подкаст шүү дээ. Баатар Бэйлийн удам нь сүүлийн үеийн Хараагийн Баатар Ван болно. Элдэн гүн ядуу үр тасархад хүрсэн болохоор Балдан гомб тайж гэж олон хүүхэдтэй нэг тайжийг Баатар Вангийн хушуунаас гамин эрдхийн урд жилийн орчим шилжүүлэн авч байж 16 өрхийн дотор өөрийн төрлийн тайжч байхгүй байжээ. Гамингийн үед Элдэн гүн гэж нэг өвгөн тамгаа өрөөд явган зүхтаж ихнэрээ дагуулж ирэв. Тэгэхэд богдоос нэг сайн гэр өгсөн юм гин. Богд уулын ар дээр Юндэн Ван богдын ундны усыг цэвэр болгох гэж Омаа хун гэдэг үсэг цагаан чулуугаар тавьсан юм. Бас түүний босгосон хөшөө богд уулын баруун ширээ дээр бий. Юндэн Ван бол Амбан Дархан Вангийн удам юм. Юндэн Ван 5 дугаар богдтой хамт Хаждын сүм голын цагаан сүмийн өмнө голын урд талд байсан нь усанд автсан гэдэг. Түүнийг өөрчилж Зайсангийн аманд барьсан болно. Хаждын сүмийн хэрэгслийг Гигэн сан 6 сар, Дархан Вангийнх 6 сар дааж гаргадаг байсан юм. Тулааны хүртэ. Наадам. Урд халахын ноёд хинтийг дахиж наадам хийж байсан юм байжээ. Хойно нь Түшээд хаан, Цэцэн хаан хоёр аймаг 10 засгийн наадам гэж нэрлээд шав 3 газраас богдын ордны өмнө наадам хийдэг болжээ. 3 аймагаас 3-4 зүүн бүх барилдаж морины оронд сур бөмбөг харваж байлаа. Зарилгийн сурыг 3 хоног харвана. 10 засгийн наадмыг жил бүр хийдэг. 4 аймаг шав 5 газраас хамтарсан 7 хушуу наадмыг 3 жил тутам нэг удаа хийн. 7 хушуу наадам бол урд өндөр гэгэнийг халахын 7 хушуу нийлж ширээ цагаан нуур химээх газар ширээ залж даншиг өргөснөөр 7 хушуу даншиг гэж нэрсэн юм. Ойлгомжтой үдтэй. Үүнээс хойш дараах богдуудад даншиг өргөх болсон юм. Үүнд Төмөн лангийн даншигыг 4 аймаг шав 5 газраас өргөдөг байлаа. Мянган лангийн зоо гэдэг бас өргөнөө. Үүнийг цогчин дуганд өргөдөг. Түүний дараа 1000 гаруй бүх 7 хоног ордны үдэнд барилддаг байлаа. Хөөе. 1000 гаруй бүх шүү дээ. Бүхийн байна. Төрүүлсэн, үзүүлсэн бүхэд дээлийн торог тус бүр 1, мөн тус бүр 100 лан мөнгө, зузаан хунц цай тус бүр 1, бас булигар тус бүр 1, мөн булигарын оронд 5 лан, нэг үнэгний оронд 1 лан 5 цэм мөнгө, тус бүр 1 тэмээ, тэмээний оронд 50 лан, морь тус бүр 1, мөн морьны оронд 8 лан, хонь тус бүр 1, хоньны оронд 1 лан 5 цэн, үлэмжих идэ жимсний хамтаар өгнө. Үүнийг 9 бэлэг гэж өгнө. Бусад бүхүүдэд янз бүрийн байг өгнө. Чухам юу өгдгийг мэдэхгүй юм. Бүхийг тараагаад богд хаан уулын чуулган чуулна. Түүнд Шанзви яамны хашаанд 8 хантай 4 багантай том өргөөг шав барьдаг. Чуулганд 4 аймгийн хан, ван, гүн, засгууд цөм цугларна. Түүнд идэ цаг ёсоор үрж ёсолдог. Мөн айраг, арх, ард хорзыг их хэмжээгээр бэлтгэн. Үүнд 4 аймгаас 4 хуурч, 4 дууч нарыг гаргаж тэдгээр нь төмний их, хуурын магна, төрийн товч, өвгөн шувуу 4 дуугдуулна. Идэ, цай, айраг, арх барихад шавийн шанзав, 2 даалам,
Олон яамны зайсангууд богдын донир нар цөм хундаг барина. Үүнд чуулган эхлэхэд хилэлцэх яриа нь шагаа өшгөлөх үү, өшгөлөхгүй юу? Богтос хагалах уу, хагалахгүй юу гэж ярилцдаг юм билээ. Шавийн шанзав богдын донир нар хундаг барьдаг нь төрийг ёсолж байгаа учиртай юм гэж ярина. Наадмын морийг хүйд сар гаруу үйдэг. Түүнд гигэний хурдан агт гэж олон айлуудаас нас насны агтыг хадгалуулна. Морь даах лам гэж нэг хувилгаан ламыг тушааж богдод мөргүүлж гаргана. Далхаа дахих 4 лам агтын даамалнаар 1 сарын өмнө хүйд очиж морь ууяна. Энэ олон морийг унуулахаар нас таарсан жижиг хүүхдүүдийг ордны хідэн хаалгач гарч отгоос алба гаргаж үхэр тэргээр ачиж авчран морь унуулна. Хүүхдийн хоол аягны хийцэд шавьяас ямааны мах, шар будаа, чангаамал будаа гаргаж хар цайтай 1 сар болгоно. Тэгээд намрын тэргүүн сарын шин дээр наадмын газар хүйд богд заларч хүрээ орд өргөөний олон албаны хүмүүс цөм аймаар майхан авч албаар явна. Түүнийг ачих унлагын үхэр тэргийг шавийн отгуудаас улаа барьж өгнө. Шавийн шанзав, даалам, амбус зэрэг олон хүмүүс богдод бараа болж явна. Ноёд амбны өргөөг 4 аймаг шав 5 газраас бэлтгэн. Түүний ачих тэргийг мөн нутгаас улаа барина. Хамб, цорж, чойжин, умцад цөм аймаараа явна. Нүүдлийн шар хүрээ богдын хидэн тугдам олон янзын ирээ майхан авч явна. Энэ нь байна. Богдын өөрийн хуучин бэлтгэл юм. Үүнийг ачиж хүргэх лам нарыг отгуудаас албаар гаргана. Үүний хүсгийг шавьяас улаагаар гүйцэтгэн. Мөн аймгийн хан, ван, ноёд цөм гэртээ морь уяад хүн хаваар майхантай бууцгаана. Энэ наадмын түлш бас морины уяа ногоо модыг ордны 2 хаалгач, ноён уулын хавийн отгуудын тэргийг улаа барьж сарын урд зөөж бэлтгэн. Манж Монгол амбныхан далаад гэртээ байдаг. Нэг хүн 2 гэртээ байдаг. Их насны морь тавихын өмнө манж амбны өргөөнд цагаан эсхий дивсэж өндөр ширээ тавьж улаан лаа шатаагаад эзэн хааны сүлдэнд мөргөнө гэж ноёд цөм урагш харж 3 мөргөн буу 3 тавина. 4 аймаг шав 5 газраас тэдгээрийн хоол хүнсний хоныг тууж очино. Үүнд багцаалахад нэг аймагаас 800-900 хонтой очдог гэж ярина. Нэг хүнд чухам юу ноогддгийг тодорхой мэдэхгүй юм. Зөвхөн нэрэн пун галдаа гэдэг хүнд өдөрт 3 хон хагас ноогдож нэг хоныг аваад бусдад нь өдөр бүр мөнгө хураан авна. Хэргэлдэг нэг өдөр 2 зузаан цай, лаа 4 ширхэг, бан давс, жин шар тос сүүний хамтаар авч байхыг би үзсэн. Бусад хүмүүс юу авч байсныг мэдэхгүй байна. Урд цагт их дунд баг 3 насны морь уралдаж байлаа. Сүүл хэрдэн, азраг, жороо 2 морийг нэмж 5 насны морь уралдах болсон юм. Уралдах морь нь нас тус бүр дээр 600-700 орчим гэж дуулцсан. Жинхэнэ тоог нь мэдэхгүй юм аа. Хушуу ноёд хаадын морь төрүүлж ирвэл тэр морийг хүүхдийн хамт богдод өргөнө. Хурдан морины газрыг 5 аймагт хувааж чулууг зайлуулан нүхийг бүглэж 2 талд нь мод хатгадаг юм. Хичнээн морь барих тоог тогтоон шанзвын үүдний бичээж барина. Морийг уралдахад 5 газраас тус бүр 10 хүн, бүгд 50 хүн гаргаж мордыг жинхэнэ газарт нь хүртэл гаргаж тавина. 6-7 хоног наадмыг хийх үеэр богд хөдөөгийн хүнд дэлгэр мөргөл тавьдаг. Ингээд наадмыг тараана. 7 хушуу наадмыг богд хаан ширээн цуухын урдхан зогсоосноос хойш бадам дорж өөрийн нэрээр хэдэн жил наадам хийсэн. Түүний дараа бас залгаж богдын дүү хайдав чойжин хэдэн жил бүхэгт наадам хийж үүнээс хойш цэргийн наадам залгаж хийх болов. Бичлэгээ энэ хүргээ дуусгая да. YouTube дээр
Туулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Энэхүү сувгаа дэмжиж сэтгэлдээ үлдээгээд лайк товчоод араарай. Мөн хүүгийн 2 дахь сувг болох Газрын гаваас подкаст руу тайлбар хэсэгт байх холбоосоор дамжин ороод subscribe товчоонд дараад өгөөрэй. Урмын бодоорой хүүхдүүд минь. Танд таны гэр бүлд эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.